Сайн байцгаана уу? Шинэ оны мэнд. Өнөөдөр бүгдээрээ 28-7 хоногийн дараа хэмээх 2007 онд гарч байсан киног ярилцсанаа. Киноны эхний ангинд 28 өдрийн дараа гэдэг нэртэй кино байдаг ч гэсэн би өөрөө хувьдаа энэ 2 дугаар ангид нарай илүү дуртай болохоор энэ ангийг нь ярихаар шийдлээ. Ер нь бол зомбигийн вирусыг нь Rage вирус гэж нэрлэдэг. Бусад кинонд гардаг классик удаа хөдөлгөөнтэй зомбинуудтай харьцуулахад болохоор бүр хамаагүй хурдангүйдэг. За тэгээд хазуулсан тохиолдолд халдвар нь маш хурдан дарагдгаараа зомбинууд нь бол нилээн эвгүй. За ингээд кинонд орцгоё. Англид зомбигийн халдвар гарan хэдэн саяараа халдварлаж хэдэн зуун мянган хүн өгцгэн хизүү цаг үед манай голдур Дон эхнэр Алисын хамтаар бас ойр орчмын хөршөөд болох хэдэн хүмүүсийн хамтаар хотоос зайдуу газар нэгэн байшинд хамтдаа бүгж байлаа. Тэр хоёр хүүхэдтэй ба азар вирус Англид ихтгэхээс өмнө хүүхдүүдээ гадаад руу сурагчдын амралтаар нь явуулж амжижээ. Ингээд тэд оройн хоолой чимээгүйхээ идэх гэж байтал тэдний хаалгыг балбах чимээ гарахваа нэг хүү аврал ирэн орилно. Алис ч хаалгаа онгойлгох гэд бостол Дон дэмий гэж хэлсээр байтал Алис хаалгаа онгойлгоход нэг жоохон хүү зогсжээ. Ингээд хүүг оруулаад хоолгон юу басныг асуудал түүний аав ээж зомбигийн халдвар аван түүнийг хазах гэж оролдоход нь арай хийж зүхтаад энд ирсэн гэдгээ хэлнэ. Энэ үеэр тэдний дунд байсан нэг охин хоол хайхаар гарсан найз залуудаас санаа зовон битүүлсэн байсны цонхны хэсгээр газагшаа харж байтал гэнэт зомби гарч ирээд тэр охиныг хазаж орхино. Яг завшааныг хүлээж ирсэн юм шиг ямар санаатай гарууд вэ те? Ингээд цаад өрөөнд байсан залуу яаран орж ирж охиныг аврах гэсэн ч охин аль хэдийн хувирж эхлээд хазах гэж дайрах үед Дон ашгүй гэж ирэн толгойг нь төмрөөр цохион алж орхино. Энэ вирусыг аваад аюулгүй хурдан халдварлалт юм билээ. Одоо ингээд бусад зомбитэй кинонууд дээр бол ихэвчлэн 2-3 хоног гамд явчихдаг шүү дээ. Энэ кинонд дээр бол хазуулаад баг 10 секунд төрөхгүй шууд зомби болоод өрчдөг. Ингээд цонхоор баахан зомбинууд дайран орж ирэх үед Алис нөгөө хоёр давхар руу гүйх үед нөгөө өрөөндөөсөн 3 зогтох гэж оролдогч өвөө хазуулан имэж гисэн зогтож чадалгүйгээр зомбинуудад бариулахад түрүүний залуу ганцаараа амжиж цонхоор зогтож чаддаг. Дон хідэн зомбинуудтай анман үдэлцэх хэдий ч гэсэн гартаа байсан төмрөө унгааснаар тэднээс зогтон 2 давхар руугүйн Алис дээр очоод дагуулan зогтох гэтэл Алис нөгөө хүү шкафанд нуугдж байгааг хараад аврах гэж байтал нэг зомби хар ирчээрээ гүгээд ороод ирнэ. Алис нөхрөөсөө тусламж гуйсан ч гэсэн хитрхи яасан Дон хаалга хаагаад хар ирчээрээ цонхоор гүн зогтно. Алис цонхороо нөхрөөсөө тусламжгүй орилох ч гэсэн Дон эргэлт буцалтгүйгээр зомбинуудаас зогтон гүйж байв. Та нарын цаанаас нь гүйжиж байгаа зомбинуудыг хартаа бүр амар хурдан богоц. Йоо ийм байвал угаасаа би л амьд гарч чадахгүй хаа. Ингээд Дон гүйж явах үед түүнийг тойрон маш олон зомби аягүй хурдан дөгчирх үед ашгүй нэг иргэдээр ирэх ба тэнд түрүүний гүйж гарсан залуу маань завиа асаагаад яг явах гэж байгаатай таарав. Донч завь руу өсрөн ороход нөгөө залуу завнаасаа хөл алдан унаад өгнө. Дон залууг татах гэсэн ч гэсэн өс рүү орсон зомбинуудад хазууснаар авралгүй боллоо. Дон арай гэж завиа өдлөх гэтэл саяны залуу маань хүрэн дайрах үед нэг сан өшгөлөж унгаагаад арай гэж эрэхтэйгээ завиас холдно. Ингээд хэдхэн минутын дотор энэ залуу бүх зүйлээ алдчихлаа. Халдвар ихснээс 14 хоногийн дараа Англи карантинд орсон ба 5-7 хоногийн дараа зомбинууд өсгөлөнгөөс болж бүгд өгчээ. Ингээд НАТОгийн ярим Англи сэргээн бусалтын ажлыг эхлүүлж 24 дахь 7 хоногт Англи халдвараас бүрэн ангижирсныг зарлана. Америкийн армийнхан Лондон хотын хамгаалтанд гарч байх ба манай голдор болох мэрэгэн бууч Дойл болон түүний нисгэж найз нь дүрсэнд харагдана. Ямар ч зомби байхгүй учраас цэргүүд станцаараа маазрын цагийг өнгөрөөж байлаа. Энэ үеэр гадаадд байсан англичууд ч гэсэн их орон аюулгүй болсон тул буцаж ирж байх бөгөөд онгоцноос буулгаад шууд шинжилгээ авч байв. Эхнэрээ хаяад зугтсан Дооны 2 хүүхэд ч гэсэн энэ үеэр их орондоо ирсэн байлаа. Тэднээс шинжилгээ авч буй цэргийн эмч Скарлетт хүүгийн 2 нүдний өнгөө өөр байгааг сонирхон асуудал тэрээр ээжигээ дураагаад ийм нүдтэй юмаа гэж хариулдаг. Ингээд шинжилгээ нь окей болчоод галтэргэнд суун явах зураа цонхоор харахад цэргүүд хортой хаягдлуудыг устгаж хотын болон тохоог ариутгаж байгаа дүр зураг харагдана. Ингээд тэр хоёр очих газартаа хүрэн буухад тэдний аав Дон 2 хүүхдээ тосгоо. Дон 2 хүүхдээ тэврэн халуун дотноор өгтнаа. Манай 2 хүүгийн аав маань энэ дүргийнхээ зохицуулагчаар ажиллаж байгаа учраас нэлээд том дажгүй байшинд амьдарч байгаа гэдгээ хүүхдүүддээ хэлнэ. Ингээд манай 2 аавынхаа гэрт ороод цонхоор харан ойр зүрийн зүйл ярьж байгаад ээжийнхээ талаар асуухад манай Дооны царай хувс гэж ээж нь зомбид алуулсан болохоор яах чаргагүй ганцаараа зүгтсан гэж хүүхдүүддээ шал худлаа ярьдаг. Айсандаа ээжиг чи хаяад зүгтсан гэж хэлвэл дахиж хүүхдүүдийнхаа царайг харах нүүргүй болно шүү дээ, тэ. Багадууд нь ээж нь бодогдоод хэцүү байсан болохоор манай 2 ярилцаад хуучин амьдарч байсан гэрлүүгөө явахаар хотоос нууцаар гарнаа. Хотыг карантинсан байгаа учраас зөвшөөрлөг орж гарах нь хороотой байгаа шүү дээ. Тэр хоёрыг нууцаар гарч байх үед ойролцоох дээвэр дээр байсан манай мэрэгэн бууч Дойл тэр хоёрыг хараад багийнхандаа мэдгэтнэ. Ингээд хотоос гарсан мань 2 эрх дураараа гүйж байгаад нэг пиццаны газрын хажууд мопед байхыг хараад их чинь
арай томороо тийшээ ороод түлхүүрийг нь авах гэхэд дотор нь баахан үхээд өмхирч гисэн цогцснууд байсан ч гэсэн түлхүүрээ аваад мопедондоо сун эзгүй годамжаар салхи татуулан явсаар хуучин гэртээ ирэн аав ээжийнхээ зураг за тэгэл өөрсдийнхөө дурсгалын юмнууд гэх мэт зүйлүүдээ аваад байж байтал баг дүүн дээврийн өрөө рүү шагаатал цонхыг нь битүүлээд юм наачсан. Баахан хоолны лааз энтэнгүй хөглөрсөн нэг левгүй байх ба тэнд байсан будингийн араас нэг юм бүртэлцээд байна. Гэтэл энэ тэдний ээж Алис байх бөгөөд нэг нүдэнд нь цус сурчсан царайн цонхижчихсан. Хүн ч гэсэн ээжигээ хараад баярлаад тэврэлдэж байтал Алис хүүгээ хидэг чанга тэврээд яг л нэг алчих гээд байгаа юм шиг нөхцөл байдал үүсв. Хүн ч ээжээсээ айн түлхээд эгч рүүгээ гүүгээд явчихав. Ингээд манай хоёр яг үүдээр гартал урдаас нь хамгаалтын хувцастай цэргүүд угтаж авнаа. Ингээд цэргүүд тэднийг хот руу авч яваад хоёр хүүхдийг тусгаарлах өрөөнд хянахаар болж Алисыг усанд оруулаад эмч Скарлетт асуулт асуух боловч Алис юу ч дуурдаггүй. Эмч шинжилгээ авах гээд гарыг нь хартал зомбид хазуусан шарах байв. Уул нь хазуусан бол тэр дороо хувирдаг вирус шүү дээ. Скарлетт эмч цусны шинжилгээг нь шалгаад үзтэл тэр вирусээр халдварласан тодорхой байдаг. Ингээд Алисыг вирусын эсрэг дархлаатай юм байна гэдгийг мэдээд удирдлагуудаа хэлж вакцин гаргаж авах найдвартай болно. Энэ үед Дон хүүхдүүдийнхаа тусгаарлагдсан өрөөнд орж иртэл хоёр хүүхэд нь бүр аавыгаа үзэн ядаж яагаад үннийг хэлээгүй юм ээжийг үгсэн гээд байсан яасан гэж ууралж гарнаа. Аргагүй штэ өөрхий. Ингээд хоёр хүүхэдтэй хэлэх үггүй болсон Дон буцаж гараад эхнэрийнхээ тусгаарлалтанд байгаа өрөө рүү яваад ортол эхнэр нь хүлээтэй хөвтөж байна. Эхнэрийн амьд байгааг харсан Дон өөрийн ирэхгүй уйлан уушлалтгүй хахад эхнэр нь чамдаа хайртай шүү гэж хэлэхэд Дон цэцэлгүй эхнэрээ үнсээд ав. Ингээд үнсэлцэж байтал нэг зүйл болохоо байна. Эхнэрийнхэн шүлсээр халдвар Дон руу тархсан ба тэр яахын зургүй зомби болж хувирдаг. Ингээд өрөөнд байгаа хүлээтэй хөвтөж буй эхнэрээ зэрлэгээр зодж чалнаа. Зомби болсон Дон тэр өрөөнөөс гарan ойр орчмын хамгаалтын цэргүүдийг ч нэг нэгээр нь хазаж халдвараа тарааснаар энэхүү халдвараас бүрэн ангижраад байсан хот дахин халдвар дэгдэж эхэлнэ. Зомбинууд дахин гарч ирснийг мэдсэн цэргийн удирдлагууд код Red гэх тушаалыг үргэлжлэх бөгөөд бүх зэргүүд зомбиг устгахад бэлэн байдлаа хангаж байв. Энэ үеэр манай хоёр хүүхдийн байгаа өрөөний харгалзагч тайван бай гэж хэлээд түр гарсан боловч буцаад зомби болоод дайраад ороод ирнэ. Үнийг харсан манай хоёр амар айгаад байж байтал ашгүй Скарлетт эмч зомбиг буудан хоёр хүүхдийг тэндээс гаргаад дагуулж авна. Алис алуулчихсан ч гэсэн хүн ээжтэйгээ адил нүдтэй болохоор адилхан халдварын эсрэг дархлаатай байж магадгүй гэж тааварлан Скарлетт эмч хоёр хүүхдийг заавал аврах ёстой гэж боджээ. Ингээд байрнаас гарах гэж байдгаараа шахалт хүмүүсийн урсгал дунд орж ирэхэд Скарлетт вакцин гаргаж авах боломжтой гэж хэлээд тэр хоёрыг тусдаа хаалгаар авч гарах гэсэн боловч цэргүүд гарахгүй гэх үед баг хүү хүмүүсийн урсгал түлхэгдээд тэд салчихна. Ингээд иргэдийг байшингийн доод талын гаражд оруулан гаднаас нь хаалгуудын цоожлно. Энэ үеэр хотын бүх эрчим хүчийг ч гэсэн унтраачдаг. Пүүч энэ үеэр хүмүүсийн дунд байж байтал хаалганы цаана гарах чимээгээр очоод хартал түүний халдвар асан аав цус нүд цавруулаад байж байх ба хаалгыг эвдэх гэж оролдоно. Аавыгаа халдварсныг хараад айсаг хүүж хар хурдаараа гүйх үеэр хаалгыг эвдэлж зомби болсон Дон орж ирээд хүмүүсийг нэг нэгээр нь хазаж халдвараа тарааж эхэлнэ. Ингээд гараж дотор эмх замбраагүй байдал үүсэж хүмүүс ч гэсэн орилдон гарах гэж нэг нэгнийхээ дээр гიშгэлээд бооин болно. Ядж хахад хазуулаад л удалгүй урддаг болохоор зомбигийн халдвар тэр дороо тархаж байв. Пүүч арай гэж нэг агаар жуулагчийн хоолой руу авирж гараад тэрүүгээрээ газагшаа гаргаж орлох үед гаражд байсан хүмүүс хаалгыг эвдэн бүгд газагшаа гарчгүй. Ингээд зомбигийн халдвар байшингаас гадагшаа тархлаа. Цэргүүд тушаал аваад гарч ирсэн хүмүүсээс зомбинуудыг ялхан буудах гэж хичээх боловч энэ болон хүмүүсээс аль нь хүн аль нь зомбиг ялгахад их хэцүү байлаа. Ингээд энэ нөхцөл байдлыг харсан цэргийн удирдлагууд бүх хүмүүсийг ялгалгүй буудахыг тушаана. Ингээд цэргүүд бүгдийг буудаж эхлэхгүйгээр мэрэгэн бууч Дойл аль болох хүмүүсийг буудахгүйгээр зөвхөн зомбинуудыг л буудах гэж байтал хүү агааржуулах хоолоогоор гарч ирээд паниктаа зогсож байх зуур азар Дойл түүнийг харан эргэн тойрны зомбинуудыг нь буудан сэхэ өгнө. Хүүч ойролцоох байшинд байсан хүмүүс дээр очин ам аврагдана. Зомбинууд бүр байшингийн дээвэр дээр байгаа мэрэгэн буучт дээр хүртэл очин халдвараа тарж байхыг хараад Дойл амжиж байшингийн дээврээс бууна. Энэ үеэр хүү өнөг дэлгүүрт эмч эгч хоёртойгоо ашгүй иргэн нэгдэх ба эгчтэй аав зомби болчихсон гэдгийг хэлнэ. Дойлж доошоо буугаад хүүгийн орсон дэлгүүр рүү явж орон зүхтахт нь туслахаа амлана. Ингээд тэд байшингийн дундуур чимээгүйхэн зүхтах ба энэ үеэр Дойлын нисгэгч найз нэг муу мэдээд болох нь юу байсан бэ гэхээр 4 минутын дараа тэр дүргийг бөмбөгдөх гэж байна гэж хэлдэг. Үнийг сонсон Дойл найздаа хотын гадна байдаг хуучин парк дээрээс намайг аваарай гэж хэлнэ. Ингээд муу мэдээ сонссон Дойл цаг байхгүйг ойлгоод хүмүүсийг аль болох хар хурдаараа гүүгэрээ гэж хэлээд гүйж байх үед нэг мэрэгэн бууч хамт явж байсан зарим хүмүүсийг буудаж унгаана. Скарлетт эмчгсэн энэ үеэр хөлөндөө буудуулаад шархавна. Ингээд тэднээс манай мэрэгэн бууч Дойл, манай хоёр хүүхэд Скарлетт эмч бас нэг залуу амьд үлдсэн байв. Энэ нэрчэрийг гүүгээд байвал буудуулах юм байна гэж бодоод толны хилтерхээ гаргаад хартал мэрэгэн бууч буудаж өрхнөө. Энэ бол мэрэгэн бууч биш, снайпертай сандарсан энгийн иргэн байна
байна гэдгийг мэрэгжлийн хүний хувьд мэдээд хамт явж байгаа залууг зигзаг хэлбэрээр гүүгээрэй гэж хэлэхэд нөгөөтг нь айгаад гүйдэггүй. Цаг алдаад байсан учраас манай хүү ухасхийн гүүхэд нөгөө байшингаас буутах гэж оролдох үед нь манай мэрэгэн бууж ганц сумаар зөрүүлээд тэр нөхрийг буудаж орхино. Ингээд манай хэд чадах ятгаараа хурдан гүйцгээж дүүргийг заагалсан торон хашааг давж байх үеэр тэдний байсан дүүргийг бөмбөгдөхөөр онгоцнууд зөрн нисэж байгаа дүрс харагдана. Ингээд удалгүй дүүргийг тэр чигтэн бөмбөгдөж эхлэх ба зомбинууд хүмүүс хэдэн зуун мянгаараа өгцгээж байлаа. Мөн Скарлетт эмчи хийж байсан туршилтууд ч гэсэн тэр чигтээ байхгүй боллоо. Ингээд манай хэд нэг түнэлийн доогуур чадхаараа гүйж байхад бөмбөгдөлтийн галд бараг шүрэх гэж төгөхөд арай гэж байшингаасаа гарч амжина. Цэргийн удирдлагууд хорогдох байрнаасаа бөмбөгдөлтийг хянж байх ба маш олон зомбинууд бөмбөгдөлтөөс амьд гарan байшин бүр рүү орж эрүүл хүмүүсийг халдаан Лондон руу чиглэн гүйцэтгэж байгааг дэлгэцээр харна. Манай хэд шүнжэнгөө явсаар үүрцэх үеэр арай гэж хотын гадна байх хуучин паркт ирнэ. Вирусын халдвар гарснаас хойш энэ парк хаягдсан юмсан ч Дойлын нисгэж найзыг хүлээх зураа манай хэд амьсгаа аван амж байх ба бүгд л өчигдрийн зомбигийн гинтийн тархалтанд шоконд орон баргаж царайтай олон зүйлс бодож тунгааж байгаа нь илт. Энэ үед Скарлетт эмч Дойл тандан Алисийн тухай хэлэн хүнчээс ээжтэйгээ адил халдварын эсрэг дархлааны гентэй байж магадгүй тул яаж игээд аюулгүй газар аваачих хэрэгтэй байна гэдгээ хэлнэ. Энэ үед Дойлын нисгэж найз холбогдсон утгагүй очлоо. Хотоос маш их зомби амьд гарсан шүү. Наа тавиручин ч төгсөн байж магадгүй шүү. Болгоомжтой байгаарай гэж хэлдэг. Ингээд Дойл манай хэдийг өвсөн дунд нуугд гэж хэлэх үеэр нисгэж найз нь ч гэсэн яг газардж таарна. Дойлыг ганцаараа байгаа гэж утсан нисгэж найз нь уурлаад ийм олон хүн багтаах боломжгүй. Наадуулаа хаяад онгоцон суугатах гэхэд тэр хоёр маргалдаж эхлэх ба энэ үед нөгөө аймхаа залуу холоос зомбинууд ирж байгааг хараад сандран гяс нисдэг тэрглөө орох гэж оролдоно. Нисгэж залуу шуурлан мань залууг буулгах гэж нисдэг тэргээ эргүүлэх үед зомбинууд ч тэдний байсан газар руу гүн ирж байх ба тэр нисдэг тэрэгний сэнсээрээ зомбинуудыг тасдаж эхэлнэ. Энэ үеэр нөгөө зүгдсэн байсан аймхаа залуу ч гэсэн зомбинуудын цуснд будагдан нисдэг тэрэгнээс унаад өгнө. Бодвол тэгээд халдраа удахгүй босч ирэх байлгүй дээ. Нисдэг тэрэгний сэнсэн тастуулаагүй үлдсэн хэдэн зомби манай хэд рүү харах хурдаараа гүйх үед манай хэд ч гэсэн тэднээс зүхтан гүйцгэн. Манай мэрэгэн бууч хит ойртын ирж буй зомбинуудыг буудаж байх зуур манай хэд ч гэсэн чадах ядхаараа хурдлан гүйцгэн. Нисгэж найз нь Дойл тандан Вембли стадион дээр утгагүй олццгаая. Бас наад хамт байгаа хүмүүсээ хаяарай. Наад учин зүгээр өгшөн лайл болно гэж хэлнэ. Ингээд манай хэд гүйсээр хот руу орж ирэн булан тойрох үед утааны маск өмсөж өөрсдийгөө багалсан цэргүүд хортуудаагаар бүх гудамжуудыг утж байгаатай таарна. Тэд утаанд хортохгүй тулд ойролцоо байх машин руу яг орохдоо зэрэгцэн хэдэн зомби гарч ирээд машиныг нь бичээд авна. Тэд машин руу орох гэж цонхыг нь яг хагалах гэж байтал хорт утааны түвшин нэмэгдэж мань зомбинууд арай гэж үхэж талд орно. Гэтэл удалгүй гал шүршигчтэй цэргүүд хотын гудамжинд дах цогцсуудыг шатаахаар тэднийг чиглэн алхаж байгаа дүрс харагдана. Ингээд машин асаагаад хөдлөх гэсэн ч гэсэн мэдээж машин нь насахгүй. Яг л классик аимшиг кинон дээр дандаа машин асгаа болчдөг те. Манад Дойлч машинаас бун машиныг түлхэх үед Скарлетт эмч машиныг хүчлээ асаана. Ингээд машин төрж байгаа Дойлыг харсан нөгөө цэргүүд ч бод санахымгүй шууд шатааж орхино. Ингээд тэднийг энэ хугацаанд аварсан гол баатар маань байхгүй болоод өглөө. Одоо ингээд Скарлетт эмчийн гарт бүх зүйл үлдлээ. Ингээд тэд Лондон руу чиглэн явж байх зуур тэдний дээрээс цэргийн нисдэг тэрэг гарч ирэн галлаж эхэлдэг. Нисдэг тэрэгний сумнаас бултаж зогтох нь боломжгүй байсан тул ойролцоох метроны түнэл рүү явж ороод тэндээсээ алхахаар болцгооно. Ингээд тэд түнэлээр алхасаар түнэлийн бүр доошоо орох үед тэнд юу ч харагдахгүй их ханахгүй байсан учраас Скарлетт эмчээс овсгоотой Дойлын бууг машинаасаа аваад бууцсан байсан тул бууных нь шөнийн дуранг ашиглан хоёр хүүхдийг замчлан алхацгаана. Тэд метроны замаар алхаж байх үед зам дээрх цогцсууд дээр тэглэн унах үеэр зомби гарч ирээд Скарлетт эмчийг буугаар нь хүчтэй цогсоор байгаад алчдаг. Хоёр хүүхэд маань одоо ингээд харанхууд харж харгалзахынгүй хоёулахнаа үлдлээ. Газар унсан байсан бууг нь ихчин аваад харанхууд тэр хоёр тэмтчихээ явна. Тэр хоёр маш их айн явж байх үеэр хүүгийн хойноос зомби гарч ирээд хүзүүг нь хазаж халдвараа тараах ба хатсан зомбиг нь хартал аав нь байлаа. Охин аавыгаа хараад айх хуйлах зэрэгцэж байсан ч гэсэн аав нь нэгэнт аав нь биш болсон гэдгийг ойлгоод буугаараа амин цэг рүү буудаж устгана. Охин чуулсаар дүүгээр очиж тэврэх гэхэд дүүн хувраад эгч рүүгээ дайрахгүй тулд харсан зүг рүүгээ гүгээд өгдөг. Эгч нь дүүгээ дуудан араас нь гүгчгсэн дүүн гүсээр л байлаа. Ингээд хөл алдан унаад эгч нь очоод дүүгээ хувирч байгаа эсгийг шалгахад нүдэнд нь цус хурж байлаа. Скарлетт эмчи хийсэн шиг тэр ээжтэйг адилхан халдварын эсрэг дархлаатай болж таарлаа. Ингээд эгч дүү хоёр явсаар Вембли стадион дээр ирэхэд нөгөө нисгэж залуу хүлээж идэг. Ингээд нисгэж залууд Дойлд юу басан талаар хэлэхэд найзыг галцсан тэрээр хоёр хүүхдийг өрөвдөн авч явахаар болдог. Тэд ингээд Англиг орхин их газрын халдваргүй бүс болох Европ руу нисэж байгаагаар кино маань дууснаа. Гэхдээ энд кредит гарч дууссаны дараа манай гурав ингээд сууж явсан эсдэг дэрэг нь хааны газар осолдсон дүр зураг бол харагддаг. Энэ үеэр Парисын Эйфелийн цамхаг руу баахан зомби чиглэн гүйж байгаа дүр зураг ч гэсэн гардаг.
Яг энүүгээрээ манай гурав онгоцон носолдсон уу? Эсвэл баг дүүн яг тийм дархлаагүй. Зүгээр халдвар авах хугацаа нь арай илүү урт байсан болов уу? Тэгээ айгүй бол онгоцон дотор зомби болоод нөгөө хоёр руугаа дайраад онгоцон носолдсон ч үжлэх юм. Эсвэл манай гурвын онгоцон одоо шатхуун ч юм уу техникийн асуудлаар хаана газар осолдоод манай гурав амьдгарсан ч үж болно. Тэр гуравт яг юу тохиолдсон талаар бол яг гардггүй. Гэхдээ ямар ч тач нөгөө халдваргүй бүсгээдсэн Европ руу маань айл хэдийн зомбигийн халдвар тархаж байгаа. Тэм төр зураглалаар бол кино маань дуустгаа. За ингээд өнөөдрийн бичлэгтээ минь хамт байсан та бүхэндээ баярлалаа. Таалагдсан бол subscribe хийхээ мартаваа.